За медаль хүргэсэн волейболын сургалт маань одоо 2014 оноос хойш сургалтын үйл ажиллагаагаа тасралтгүй явуулж байна. За манай волейболын сургалтанд төгсөөд гарч ирсэн одоо суралцж байсан тамирчид маань бол эхнээсээ амжилт үзүүлж тухайн байгууллага сургууль өөрийн одоо хүрээлэн байгаа артнаас одоо өндөр магтаал авч сайхан амжилттай оролцож тогтож байна. За бидний зорьсон зорилго бол анхан дунд гүнзгий шатны тамирчдыг шатанд нь одоо ур чадварыг нь ахиулахын зорилготой олон нийтийн болон ганцаарчсан сургалт гэж байдаг. За манай сургалтанд сурчнараа хувь хүн одоо өөрийнхөө алдаад бүтэлийг засаж анхан шатнаас нь сурж байгаа хүлээлийн спортыг одоо анхлан зөв техникийг одоо сурж энэхүү спортын одоо мэргэжлийн түвшинд хүрэх анхны гараагаа хэлж байгаа ийм залуу тамирчдыг бэлтгэдэг ийм сургалт байж байгаа. За мөн дээрээс нь залуучууд ажил хийдэг хүмүүс бол оройн цагаас сургалтанд хамрагдаж чөлөөт цаг болон эрүүл мэндэд анхаарсан волейболын тоглол, волейболын дасгал зөвлөгөө арга техникүүдтэй засаж хайцруулах юм сургалтанд бол хамрагддаг байж байгаа. Манай сургалтанд бол байршлын хувьд гэх юм бол шинэ нарны хүүгийн 12 талд Монгол Америк мөрөнд амьдарсан болон цогцлбордын 1-р, 3-р, 4-р өдрүүдэд 11 цагаас бага насны хүүхдүүд за 19 цагаас одоо 20 наснаас дээш хэсний волейбол багшууд бол сургалтанд хамрагдаж байгаа. За тус сургалтын мэргэжлийн түвшинд зааж бэлтгэл сургалтыг орох байгаа. За мөн дасгал жуулчдын хувьд Кубус волейболын чиглэлээр суралцаад ирсэн туршлагатай Монголын волейболын залуучдын холбоонд одоо ажиллаж медаль хүргэсэн волейболын сургалтыг 2 дахь жилдээ одоо явуулж байгаа ийм туршлагатай дасгал жуулч байгаа. За мөн Монголын волейболын залуучдын холбоог үүсгэн байгуулагч спортын мастер Чулуунбатын Олдхон баяр бэлтгэлийг өдөртөн зохион байгуулж та бүхэн сургалтыг орох болно. За бага насны болон өсвөр насны хүүхэд залуус сургалтанд сууснаар цаашид одоо мэргэжлийн түвшинд тоглох зөвлөгөөг авч клубын тамирчин болох одоо болохын тулд ямар шалгуурыг давж гарах ёстой өөрөө бээр одоо бэлтгэлээ хийж үзэж бас мэдэрч одоо өөрхөн зөвлөгөөнүүдийг авч клубын тамирчин болох ирээдүйдээ хөөгүй өөртөө шалгуулж ямар клуб гэдэг ямар мэргэжлийн түвшинд тоглох ёстой та бүхэн тасалж үзэж зөвлөгөө аваарай.